Өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхээр Дэлхийн аймгийн нууцлаг газрын тухай цуврал хоёроо хийх болно. Тэгээд олон ярил хөгжлөндөө орцгоё. 6. 51-р бүс. Олон жилийн турш Америкийн нэгдсэн улсын засгийн газрын энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үүсгэсээр ирсэн боловч өдгөө зарим нэг зүйл нь мэр сэргийл болсоор байна. Тус баазад сансар окторгой харь гаригийнхны талаар нууц судалгааг хийдэг юм. Бааз хүрэх занд урагш явахыг хориглосон маш олон тэмдэглэгийг харах бөгөөд тухайн газар маш нарийн хамгаалалтанд байдаг. Учираас нэвтрэх ямар ч боломжгүй ажээ. 7. Назка Перу. Перугийн өмнөд хэсэгт орших Назкагийн цөл газраас энэхүү эртний зураг олдсон нь Назкагийн соёл иргэншлийг алдаршуулсан билээ. Судлаачдыг энэхүү дүрс зураг нь Назкачуудыг бурхантай харилцдаг байсан арга хэмнэн олж нээх хүртэл хүмүүс энэхүү зургийг хайр гангийнхан үлдээсэн гэж боддог байв. Тус зураг нь 300 өөр төрлийн зураг болон 10,000 орчим өөр шугамыг харуулсан нь тухайн соёл ямар баялаг байсныг илтгэн. Одоогийн байдлаар тус иргэншлийн талаар үүнээс өөр хангалттай мэдээлэл байдаг нь ган гачиг цөлжилттэй холбоотой билээ. 8. Цусан хүрхрээ Антарктид. Ойр орчмоороо тасан цагаан цасаар хожигдохч усан цусан өнгөтэй байх ил хүрхрээг анх 1911 онд Австралийн геологчид илрүүлж байсан түүхтэй. Тэд хүрхрээний өнгийг улаан замагтай холбон тайлбарлаж байсан ч энэ нь батлагдаагүй билээ. Харин хожим хүрхрээний өнгийг усан дахь төмрийн эсэлтэй хамааралтай болохыг баталсан юм. Энэхүү усан дахь химийн нэгдэл нь усан дахь ер босын бичил биетний бодисын солилцооны үр дүн гэдгийг ажиглалтын явцад олж мэджээ. Ил хүрхрийн ойролцоо орших мөсөн давхаргаар хужигдсан 400 м гүнтэй нуураас их авдаг хүрхрээний усны давсны агуулмж нь далайн усны агуулмжаас 4 дахин их байдаг. Энэ нь хэрвээ агаарын хэм хасаг 10-аас доошоо орохгүй бол хүрхрээний ус хизээж хөлдөхгүй гэсэн үг юм. Пасха арал нь өмнөд номхон далайд очих Полинезийн арал юм. Энэ нь бидний сайн мэдхээр Чили улсын тусгай нутаг дэвсгэр билээ. Тус арал нь Рапанучуудын бүтээсэн Моай хэмээх чулуун хөшөөнүүдээр алдартай. Энэ чулуун баримлуудыг 13-аас 16 дугаар зууны үед нутгийн иргэд босгож байсан. Бөгөөд анх ямар зорилгоор бүтээгдэж байсан нь өнөөх хүрэн нууцлаг байсаар байна. Хожим судлаачид тус баримлуудыг их биетэй болохыг нь илрүүлсэн бөгөөд тус бүр 82 тонны жинтэй аж. 10. Питкэрн арал номхон далай. Бидний танилцуулах энэхүү арал бол хамгийн цөөнхүү амтай зэлүүж шохоо газар юм. Тиймээс ч арлыг мэдхээсээ мэдэхгүй хүмүүс ч дэндүү олон. Арал нь номхон далайд орших бөгөөд улсын бүрэлдэхүүнд Питкэрн, Хендерсон, Дүүис, Оно арал багтдаг. Эдгээрийн сүүлийн 3 арал нь эзэнгүү гин. Арлуудын нийт талбай 47 квадрат километр үргэлжлэх бөгөөд Питкэрн нь номхон далай дээрх Их Британийн сүүлчийн колони орон юм. Тус аралд ердөө 50 гаруй хүн амьдардаг бөгөөд ойрын хэдэн жил шинэ хүүхэд төрөөгүй тул хүн ам нь тогтвортой байсаар байна. Жуулчдын хувьд жилдээ 10 гаруй удаа л очдог хэмээх судалгаа байдаг аж. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Тэгээд лайк болон сабскрайб дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ сонирхолтой бичлэгээ болохоор түр баяртай.